Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хөрөлсгийн бүгд найрамдах Чех улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалаар харилцааны түвшнийг шатахуулж ижүүрэн түншлэлт хүргэснээ тунгаглан зарлаа. Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хөрөлсөх бүгд найрамдах Чех улсын ерөнхийлөгч Петр Паул нар хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө. Монгол Улсын ерөнхийлөгч хэлсэн үгэндээ бидний яриа хэлцээний дүнд Монгол улс бүгд найрамдах Чех улсын харилцаа хамтын ажиллагааг ижүүрэн түншлийн түвшинд хүргэж байгаагаа зарлан хамтарсан тунгаглалд гар үсэг зурлаа. Чехийн ард түмэн төр засгаас өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд үр дүнтэй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэнд манай ард түмэн ямагт талархаж байдаг лээ. Чех хэлд соёлд суралцаж боловсрол мэрэгжил эзэмссэн 23 мянган монгол иргэн хоёр орны ард түмний найрсаг харилцаа хамтын ажиллагааны гүүр босоор ирснийг тэмдэглэхэд таатай байгааг хэлсэн юм а. Эрхэм үндэт ерөнхийлөгчөө, энэ цугласан эрхэм үндэт хэвлэлийн төлөөлөгчдөө та бүхний өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Олон 10 жилийн түүхэн уламжлалтай ой дотн найрсаг сайхан харилцаатай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ойн хөө босгон дээр Монгол улсын ерөнхийлөгч Чех улсын ерөнхийлөгчийн урилгаар одоо төрийн ажил хийж байгаадаа би маш их баяртай байна. Энэхүү төрийн ажлын үеэр бид Монгол Чехийн хооронд тогтоосон дипломат харилцааны 75 жилийн ололт амжилттай дүгнэж цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх хоёр улсын хөгжил дэвшилд өрөөгөөж өгөх үйс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэсэн харилцан ашигтай зөвлөлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар бас дэлгэрэнгүй санал бодлоо солилцлоо. Тэр юмуд үндэсний хөдөлгөөн болон Европын холбооны ойн түвшлийн хүрээнд бид бас ойн салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой гэж бас үзэж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Монгол улсад хэрэгжиж байгаа хүнсний хангамж, аюулгүй байдал болон цагаан алт үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд манай улсын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимдсэн мал аж ахуйг дэмжих, дэвшилтэд технологи нэвтрүүлэх чиглэлээр болон уул уурхайн салбарт бас хоёр улсын урд нь ажиллаж байсан энэ сайхан баялаг туршлага дээр тулгуурлан цаашдын хамтын ажиллагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал гэж хоёр тал үзэж байна. Монгол улс хэдийгээр газар зүйн хувьд алс холч гэсэн бид өнгөрсөн 75 жилийн хугацаанд харилцаа хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлж ирсэн. Ирэх сард бид дипломат харилцаа тогтоосны 75 жилийнхоо хамтран тэмдэглэнэ. Хэдийгээр 75 жил гэж байгаа ч 100 жилийн гүн харилцаатай. 1923 онд тухайн үеийн Чехийн тусламжтайгаар шар аригны үйлдвэр байгуулж байсан түүхтэй харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгаа гэдэгт итгэлтэй байгаамаа. Тухайлбал уул уурхай эрчимгүйч хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, боловсролын салбарт хамтран ажиллах боломжтой. Хамтарч байсан туршлагач бий. Төрийн ажлын хүрээнд бизнес форум зохион байгуулна. Олон аж ахуй нэгж холбоо тогтоож харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна. Бүгд найрамдах Чех улсын ерөнхийлөгч Петр Паул хэлсэн үгэндээ 1950-ад оноос Монгол залуус Чех улсад суралцаж эхэлсэн. Одоо ч энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаа талархаж байна. Манай улсад хөдөлмөр эрхлэж байгаа монгол иргэд сайн ажилдаг нэр хүндтэй бид ч тэднийг хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байгааг онцолсон байна.